Тэгээ гүүж өгнө. Тэгсэн манай бацаан чинь л гинтгэн зогссноо. Аха энд нэг надтай зүг өөр хүүхэд барьцаалагдсан. Та түүнийг авраач л гэж байна. Тэгэл нөгөөх чинь чи юу гээл эргэл харсан чинь ард нь нэг бак том нохоо зогсож шүү. За энийг чи арайч барахгүй юм байна да. Ер нь эндээс эртгэн мөрөөдөө энэ муу намайг 100 бол тавихгүй юм байна гэл. Ухарсаар байгаад бас нэг гайгүй холдоод за эндээс гайгүй гэд иргсэн чинь 3 рандом багийг таарлаа. Гуруулаа тэгээд өөрсдөө чөтгөрийн дэвшнэх гинэ. Энэ гуравч ерөөдөө бол тэр сайко гартай л ижилхэн хэмжээний хүчтэй л гэсэн үг. Тэгэл нэг нь шүршүүрээр галж шүү. Манай хүн чинь нүрийн цөм цохиж хаячаал нөгөө харахны цохилтын зүгээр хаасан биш. Хэдэн хөл гаранд тасарч унангаа алднаа. Тэгтээ нөгөө харахныхын чадвар нь супер нөхөн төлжилт юм гинэ. Буцаага зүгээр хөл гараа барьсаар байгаад идгээчт юм байна. Тэгэл манай Гаро ч бас өөрийгөө флекснэ. Та нар чинь чөтгөрийн төвшин юм бол би та нарыг зүгээр ханган нухаж байгаа юм чинь. Би луугийн төвшин болж таарах нэ гээл өнгөрнө. 9 жил нэг эврэн толгойтой нөхрөл чинь манусыг ялсан гэж бодчихжээ. Үгүй шүү. Гээл дайрч. Миний ивэр өстой юунд ч дийлдэхгүй хамгийн хатуу зүйл гээл дайрсан чинь манай хүн чинь шууд өшиглөөл хайсан. Нөгөө нэг арын нохонд очиж зогчноо. Нөгөөх нь баяага гэж ганц орилол нөгөө нэг юун ч дийлдэхгүйгээд байсан иврийг нь хэдэн хэсэг мөлжөөд манай идлүү чихэн дээрээ. Тэгээ нөгөө нохоо нь наашаа гараад ирлээ шүү. Манай Гаро ч за одоо яах нү гээл тэгсэн чинь нөгөө нохоо нэг лазераар галалж шүү. Нөгөө хоёр чинь за бит хоёр эндээ бараг тэсэндээ гээл үлдсэн байхгүй. За татуулчлаа. Манай хоёр чинь пажигцаар байгаад бас аминд мултралаа шүү. Тэгэл дөнгөж саяхан өөрийгөө флекстэй дэсэн манай Гаро. Энэ юу вэ? Луугийн төвшний мангас ийм хүчтэй гэж юу гээл. Нөгөө нэг доогуур гаруудыг муулж ирсэн дээгүүр гаруудыг бархаа хөлөөд эхэлж байгаа юм да. Тэгэл манай Гаро нөгөө жаалта. За одоо хуваагдаж явъя. Би энэ мангастай үзэлцээд оцроо. Чи яв гэсэн чил. Нөгөө бацаана. Өө та ямар хүн зүрхгүй юм бэ одоо эн чинь би яаж энэ дундуур явах юм бэ гэсэн чинь. Надаа хамаагүй явал гэж. Бацаанч нусаа газартаа нагаал зүхтаа талгуулад өгөө. Тэгэл манай нохоо чинь л нөгөө бацаан руу яг нулимх гэжсэн чинь л манай Гаро банда гэж өсөрж очиод хөлийг хэд балбаа. Балбовч гэж одоо илвэлээ гам л да манай хүний хувьд бол. Тэгэл нэг яалсан байртай додгор за яаж ин да гэж зогссон байхгүй. Нүүрэн дунд нь ганц. Тэгэл манай хүн чинь ингээ үхчихэж байгаа юм уу? За ямар гомдмоор юм бэ нэ одоо арай. Зүгээр хідэн мангас шиг хүчтэй баатруутай зодтолтё гэсэн чинь мангасд гусуулчихж байгаа юм уу? Тэгэл өнөө нохоо чинь харсан чинь манай Гаро терминатор юм уу айш юм буцаа босоод ирлээ шүү. Тэр том дисрэлтэнд өрчөө. Тэгэл манай нохоо чинь хідэн тийш нэг галлаж гарнаа. Сая галлаж чинь. Манай Гароч баруун зүүн бултаал гаргасаар байгаа нэг манд мултрвоо гэсэн чинь байхгүй нөгөө нохоо тойрж эргэж галлаад болох. Манай хүн за энд бараг бат өгөхдөө л гээл чангараас авчлаа. Газрын гадраг дээр энэ төр байш машин тэгэл бас хэцүү хөнөл юм болж байна. Тэгэл нөгөө нохоо чинь Гарог хайгаал доогуур нь явж исэн чинь манай Гаро дээрээс зүүгдсэн л. Одоо чамайг жинхэнэ лая байна даа гэд. Эсрэг яваад орлоо. Тэгээд толгойн дундуур нь ганц сайн дэлсээд авсан байхгүй. Нөгөө нохоо нь бараг л сэргээд байгаа юм аашаа. Манай хүний хөлнөөс хадж авч байгаа. Нэг ханлуу 2-3 савч хаяал газар нулимж байгаа. Дээрээс нь галчлаа. Тэгэл манай Гаро ч хамгийн доод давхар гэх юм уу да бас нэлээд доош нөгөө буучжээ. Нэлмүүлээ. Ёо өстө галс тийшээ гарч байгаа энэ мөг жинхэнэ лая хөдөлж чаддгүй. Тэгсэн Георогийн өрөөнд ороод ирсэн байжээ. Нөгөө Георон ёо яхаарахгүй би чамайг амьд гэж мэдчихсэн юм аа. Чи яхаарахгүй дараагийн орооч болох хүмүүн гээл. Тэгээд манай хүн дээр дардсан байсан бүх чулуунуудыг аваад өгнө. Манай Гароч чамаас болж өстой олон ярьшигтай зүйл болж ин. Чамайг ихлэ нухаа ичээ. Тэгсний дараа үлдсний энэ учрыг олоход амархан байх үзгээл тэгж ин. Тэгсэн манай Георол гээл манай хүнийг бариад авлаа шүү бодлогчрээ. Тэгэл Георо за хоёулаа жоох ярилцъя л гэж. Тэгснээл
За чи өстө хагас хүн болчих. Тэгсэн ирнэл энэ манай нохооны дайралтыг тэсэх хэмжээний биетэй байна. Энэ бол маш гайхалтай хэрэг энэ гэж магтаж өгч байна. Гэхдээ арай хангалтгүй байна. Би чамайг шилдэг мангас болгож өгсөх чадна гэж манай хүн амир сүртэй хэллээ. Тэл манай Гароч чи тэгээ надад юу заах юм гэсэн чинь би чамд чадвар эсвэл бол гардан тулаан заах. Би чамд мангас болох нууц аргыг зааж өгье л гэж. Тэр нь яаж вэ гэсэн чинь хувь хүн бүрэлдэхүүнд өөрт нь таарсан тамыг мэдрүүлэхэд өөрт нь хангалттай хэмжээний сөрөг энерги хүрэмтлэгдээд ерөөхдөө бол төгс мангас болдгийг гинэ. Тэгэл мангасуудын хаан Орочи бол яг чам шиг хүн байжгаад одоо ийм хэмжээний хүчтэй болсон. Гэхдээ чамд Орочигоос илүү шанс бий. Чиний мангас болох үйл явц амжилттай урагшилж байгаа л гэж. Тэгэл нөгөө Геро өөрийнхөө талд авчих гээл чамд хүчрхэг мангас болгож энэ ертөнцийн дэх бүх баатруудыг үггүй хийцгээе. Чиний мөрөөдлийг биелүүлээ гээл тэгсэн чинь манай Гаро хэрэггүй сүлд санаа зовж гин. Дахиж надтай бити орооцолдорой л гэж. Тэгэл нөгөө Геро ч л өөрийнхөө чадварыг флекснэ. Миний чадвар Тацумаки Фубуки ихч дүүсийн хүчийг нийлүүлснээс илүү өгч. Өнгөрнө. Тэгсэн чинь л манай Гаро яасан байх нь. Нөгөө хүчинд нь бараг тасаа дуусж байгаа маа. Тэгэл Героч энэний дасан зохицох чадвар нь сайн юм. Сургах амаргүй байх бололтой. Чулуугаар хідэн талаас нь бяцлах гэж үзнэ. Тэгсэн манай хүн юугээл тэр чулуу молгонд бяцрах вэ? Чулууг нь хідэн тийш нь цацаж хайчаад буцаж сүртэй поозондоо ороод за банд минь одоо ч ингэж чам тууртал балбия гэж сүртэй суусан чинь нөгөөх нь араад удчихнаа. Манай үний чинь тэгэл нэг том гар базж аваад доош нь чирээд аваад орчноо. Тэгэл яг Орочи бяцалж алах гэжсэн чинь хажуугаар өнгөрөхдөө. Наах чинь манай өст хэрэгтэй шүү. Нааха битээ алаарай гэсэн чинь манай үнийг зүгээр зажилсан богшгүй газар хайчнаа. Манай үн чинь тэгэл гараа атгаж байгаа л хид эргэлдэж босч ирээл. За энэ том нөхөртөө үзэхэндээ гээл сүртэй зогслоо. Тэгэл толгоондоо байсан нэг иврээр шууд манай үнлүү дайрж ин шүү. Манай үнийг цоо атгачнаа. Хантай нь хадаа ичнэ. Тэгэл манай Гароч нь хантай хадагдсан буцаж босч ирээл үргэлжлүүлээд тулдах гайл зогсноо. Нөгөөх нь бүх иврнүүдээр дайрсан чинь манай үн чинь кунфу мэддгийм болохоор бас хідэн тийш нэг авч шидэлж жагаад манай хүн чинь тэрүүгээр нэг зогтой штэ. Өсөн болчиг зогтнаа. Геро гайхал хурд нь нэмэгдэж байна гээл. Манай үнээр бахархаал. Манай хүн чинь ийш тийш нэг эдэн тал руугаа өсөрч хараагаал бас овоо зогтнаа. Манай хүн чинь тэгэл Орочи илүү дайрж байгаа маа. Энд чинь хуучин хүн байсан юм бол босод хүмүүстэй адилхан эр үнд нь сул тал байх хэвээр. Эр үнд нь ганц буулгаад авбал энэ Батараа тухайлтна гэж бодсон уу яасан. Орочигийн нүүрлүү ганц зохих гээд өсөрч вэ. Тэгсэн байхгүй. Бактом ам таарад яг госулангаа алдаад манай хүн ч бас чалхтаа тулдаал бууж ирлээ дээ. Доошоо буучнаа. Тэгсэн нөгөө Орочийн байхгүй бас эвгүй гараад нөгөө нэг Годзилла шиг эвгүй хувиралдаа хувирчнаа. Тэгэл амнаасаа галаар төргээл. Тэрвээр нэг юм гал. Араас нь л манай үнтэй юм үзэж ин да. Манай хүн эцэж цоцохгүй л үзэж ин. Нэг араас нөгөө л үгээл яа. Геро манай Гарог бишрээстэй. Мэн Орочи буцаага гараа өгсөрснөө баруун талаас нь нэг шанаа өгж үзнэ. Манай хүнийг яг онжидаг шүү. Манай хүн чинь хэсэг бас тэмчих гэж тэнцээ зогсож байгаа. Яг харахгүй биеийн зөрүүнд хад зөхөөлд юм аа. Яал хаданд зогчлаа. Гэхдээ энэ удаа өмнөхөөсөө илүү хурдан босоод ирнэ. Энэ чинь л тэр доороос Геро. Чиний одоогийн төвшин Орочиг арай барахгүй. Чи тэгээ Орочоос илүү болох боломж чамд байна. Чи илүү болмооргүй байна уу мэн үү гэж. Бас хаврын малтаад байна. Энэ чинь л манай Гаро босч ирсэн л. Өөрийгөөс магтнаа. Юу яриад байх вэ? Би одоо жинхэнэ хаална. Миний эргэлтийн цэг шүү. Одоо би танай үнний чинь яахыг харж игээл. Танай хүн чи хүчтэй нь үний юм байна. Гэхдээ танай хүнд нэг сул тал байна. Юу юм гээл тэгсэн чинь танай хүнд
бусдыг айлгах аура алга. Би та нарт жинхэнэ бусдыг айлгах аура гэж юу гэдэг үзүүлье. Бас л өөрийгөө амар флекс гэж юм шинэ. Айцыг мэдэр гэж яриад. Идэж хийж байгаагүй хөдөлгөөнөө хийх гээл поз авлаа шүү. Тэгэл жинхэнэ лая гэсэн байхгүй. Нөгөө ороо чинь манай хүнийг копидчихнэ. Энд чи одоо юу вэ? Шаринган Какаши юу гээл манай хүн чинь гайхчихж байгаа юм чи. Тэгэл нөгөө гёро нас нөгөөхөө флекстэй. Орочи сама харсан нэг зүйлээ л копи хийгээ сураад авчиж чадна. Орочи сама чиний ачаар сайжирсаар байна энэ төр гээл. Бас өөрийгөө болон тэр нэг тэжээвэр өтөөгөө бас овоо юмд үзчихжээ. Тэгэл орочи. За би чам жинхэнэ айц гэж юу байдгийг мэдрүүлье банда. Тэгсэн чинь л манай гара бас угаасаа гусуулах нь үнэн ч гэсэндээ бас нэг мөчөөгөө өгөхгүй те. Миний тулдахад илүү мэддэг байрлал шилжиж өгдөг. Тэнийг ч одоо мөчөөгөө өгөхгүй юм шүү. Тэгсэн манай гара чинь харамсуулаад өгье гэж ойрлол үсрээд орж байгаа юм чи. Тэгэд манай гара дахиад нэг удаа хананд зоогдсон байдаг юм. 下から音がするな。お、でも今静かになった。GG